Эрхэм сонсогчдоо та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Бүтээмж цуврал подкастын маань ээлжид дугаар өнөөдөр та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр хүн болгоны хувьд бас эсвэл хийдэг, эсвэл оролцдог, хүн болгон мэддэг юм шиг мөртлөө заримдаа бас нарийн жинхэнэ утгаар нь ойлгож чаддгүй нэг тийм өргөн сэдвийн талаар ярилцах гэж байна. Өөрөөр хэлбэл энэ маань байгууллага төлхөө чиглэсэн хичээл байх болно, ярилцлага байх болно. Өнөөдрийн маань ярилцлага сэдв нь ажилтан, ажилчид, удирдлагын хамтын ажиллагаа. Тэгэхээр хэрхэн хамтарч ажиллах вэ гэж өнөөдрийн маань сэдвийг та бүхэнтэй ярилцахаар бүтээмжийн төвийн эксперт Ариун Зул маань хуралцсан ирсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр Монголд нэг тийм үг байдаг тий, хоёр хүн болгоны нэгэн дарга гэж. Тэгэхээр нэгэн дарга нөгөөх нь цэрэг юм бол тэгэл хоорондоо хамтран ажиллаж учраа олох гэж том жижиг ямар ч төвшөнд ингээ хүндрэл үүсдэг гэж тийм ээ. Тэгэхээр байгууллага гэж байгаа бол удирдлага байгаа. Тэнд ажиллаж байгаа ажиллагчид байгаа. Тэгэхээр тэр хүмүүс хоорондоо хэрхэн хамтран ажиллаж үр дүнтэй байх вэ гэдэг талаар ярилцах гэж байна гэж ойлголоо. Зөв үү? За тэглүү яах вэ? Ерөнхийдөө нөгөө ажилчид удирдлагын хамтын ажиллагаа гэдэг маань тухайн байгууллагын нэмэгдсэн үртгийг хэрхэн дээд зэргээр нэмэгдүүлэх вэ? Тий. За бүтээмжийг дээшлүүлэх арга замыг хэлэлцэх, яаж хамтарч ажиллах вэ, тийм ээ? Удирдлага ажилчид хоорондоо зөвшөөрлөлт хүрэх, удирдлага ажилчдын зөвлөлдөөн бий болох гол үндсэн чиглэл нь болдог байна. За тэгээд компанид ажилчид удирдлагын харилцаа байхгүй бол тэгэл бүтээмжийг дээшлүүлэх арга хэрэгсэл болон тийм ээ нэм өөртөө бий болгох тэг ашиг авчрах эдгээр маань бүгдөө бүтлгүүд нь гэж үзсэн. Үздэг байгаа л таас. За тэгэхээр өнөөдрийн маань сэдв Ариун Зул экспертийн хэлж байгаагаар харьцангуй бас онлайн сэдвтэй, онлайн чиглэлийн сэдв юм байна. Манай бүтээмжийн төвийн хувьд би болохоор аль болох практик дээр ямар байдлаар үүсч болох вэ гэдэг талаас нь төлхөө сонирхож асуух гэдэг юм л да. Байгууллагын удирдлага болгон өөр өөрийн арга барилтай л да. Тийм ээ. Жишээлбэл тэр хүн өөрөө хувь хүнийхээ тий интроверт уу, экстраверт уу гэдгээсээ хүртэл хамаарад удирдах арга барил, удирдуулах арга барил нь өөр байгаа гэдэг тийм ээ. Зарим сайд дарга нар бол зөвхөн өрөөндөө суудаг ажиллагчдтайгаа уулздаггүй, бараг хүнээж таньдгүй тийм ээ. Зөвхөн дундлын тэр холбогч ажилтан юм уу дунд шатны удирдлагаараа дамжуулаад харьцдаг байхад жишээлбэл томоохон дэлхийн топ компани зарим захирлууд жишээлбэл сард нэг удаа зөвхөн хамгийн энгийн хамгийн доод түвшний үйлчлэгээний ажилтны удирдлага ажилтнтай уулзах өдөр гэж хүртэл гаргадаг байх жишээтэй тийм ээ. Тэгэхээр удирдлага болгоны хэв шинж болон удирдлага болгоны арга барил өөрөө. Тэгэхээр өнөөдрийн маань хичээлээр тэр тухайн онцлог байгууллага юм уу хувь хүнээс үл хамааран ерөнхий яг удирдлага хамтын ажиллагааны хамгийн гол агуулга, гол чиглэл юунд байвал зохистой вэ? За энэ өнөөдрийн хичээлийн маань ажилчид удирдлагын хамтын ажиллагааны хамгийн гол зорилго чиглэл маань тухайн ажилчид болон удирдлагууд маань хоорондоо зөвлөлдөж хурал хийх буюу тухайн хурал дээр захирал ажилчид тийм ээ удирдлага гэсэн дараалалгүйгээр эргэтгэж ажлынхаа хоорондоо санал солилцох тийм ээ ингэж хийх хэрэгтэй. За нөгөө удирдлагууд маань нөгөө ажилчдаа заавар тушаагаад хит их яриад тэгин гэд тушаагаад байгаа шиг тэгж болохгүй. Тэгэхээр яг энэ ажилчдын удирдлагын хамтын ажиллагааны зөвлөгөөн дээр үйл ажиллагааны хурлын даргыг сонгодог байгаа. За тухайн дарга маань заавал байгууллагын дарга байх албагүй. Үгүй тэр маань ер нь бол нөгөө байгууллагын ерөнхийлөгч дарга маань CEO биш дээ. Тэр маань бас тухайн байгууллагын дарга байхгүй. Хурлаа удирдах албагүй. Тийм, хурлаа удирдахгүй. Тэгэхээр энэ маань хоёр талтай байгаа. Ажилчид удирдлага болон ажилчид гэсэн байгаа тийм ээ. За тэгэхээр тухайн хурал хийхдээ ажилчдаас 10 хүн, удирдлагаас 10 хүн гэж оролцсон. За тэгээд тэнцэнээсээ нөгөө хурлын даргаа сонгоно. За хурлын дарга зөвшөөрөл өгсөн тохиолдолд тийм ээ ярьж олно гэсэн тохиолдолд ерөнхийлөгч дарга жинхэнэ захирал байсан ч гэсэндээ чимээгүй бас сууж явах хэрэгтэй. Аль болохоор ажилчтай яриулахын тулд харилцаа ойлголцохын тулд энэ зөвлөлийг байгуулдаг байгаа.
Тэгэхээр энд би ойлгохгүй байж магадгүй шүү, дахиад л авлаа тий. Тэгэхээр зөвлөл байгуулна гэд нэг өөр юм яригдж байна. Хурал хийн гэд нэг юм өөр юм яригдж байна. Тэгэхээр угаасаа албан байгууллага болгон одоо сардаа нэг удаа ч юм уу, жилдээ нэг удаа ч юм уу, биш уучлаарай, 7 хоногт нэг удаа ч юм уу, сардаа нэг удаа ч юм уу ингээд байгууллагынхаа хурлаа хийгээд ажиллаа яриа явдаг шүү дээ. Тэгэхээр энэ яг энэ ажилчид удирдлагын хамтын ажиллагааны одоо саяны өөр юмтай нь хэлсэн тэр зөвлөл, тэр хурал одоо юугаар ялгаатай вэ? За ажилчид удирдлагын хамтын ажиллагаа гэдэг маань одоо бидний одоо орж байгаа хичээлийн нэр онол тийм ээ. За зөвлөл гэдэг маань болохоор одоо тухайн байгууллага ажилчид удирдлагын зөвлөлтөөн гэдэг тийм нэржил томьёотой байдаг ерөнхийдөө. Тэгэхээр энэ маань нэг утгатай гэсэн үг байна. За хурлыг болвол ажилчид удирдлагын хамтын ажиллагаа нийлж хийж байгаа үйл явцыг хурал гэж хэлээд байгаа юм л да. Тэгэхээр энэ нь одоо чинь байгууллагад хэр зэрэг тогтмол гэдэг ч юм уу, эсвэл одоо ямар хугацаанд байх ёстой, хэрэгжих ёстой зүйл вэ? Энэ бол тухайн байгууллагаас шалтгаална. Гэхдээ ер нь байгууллагууд ихэнхдээ нэг сардаа нэг удаа хийх үү, эсвэл улиралтаа нэг хийх үү, жилдээ 2 удаа юу гэх мэтчлэнгээр хийдэг. Зарим тохиолдолд онцгой шаардлага нөхцөл гарсан тохиолдолд гинтээр нөгөө төлөвлөгөөгүй хурал шалтгаан зөвлөгөөнөө хийж болно гэсэн үг. Тийм байгаа. За тэгээ нөгөө тухайн ажилчид маань удирдлагатайгаа одоо ойлголцохгүй байх тохиолдол тийм ээ. За удирдлага маань одоо тушаасан тохиолдолд энэ ажилчид удирдлагын хамтын ажиллагаа нь бас бүтлгүүцдэг байдаг. Зарим байгууллагууд бол энийг бас илүү ажил гэж үздэг тийм ээ. За одоо тэгвэл ерөн сүүлийн үед ихэнх байгууллагын удирдлагууд ажилчтай их тийм ойлгож харьцдаг. За тэгээд ийм удирдлагын ажилчдын хооронд ийм зөвлөлтөө хийдэг болсон байлээ л дээ. Тэгэхээр тэн дээр одоо тэр зөвлөлтөөнийг хийж байгаа гол зорилго нь одоо харилцаа ойлголцох гэж байгаа. Тэгэхээр ойлголцлын үндэс бол мэдээлэл салцах, зөв мэдээллийг одоо харилцан ингээд өгөх тийм үү, дундуур нь ямар нэгэн одоо дундын юмгүйгээр яг одоо дарга зэрэг хоёр тийм ээ, яг зөв авах гэж. Тэгэхээр тэнд явж байгаа тэр мэдээллийн урсгал ер нь одоо байгууллага дотор яг тэр энэ хамтын ажиллагааны зөв удирдлагыг хангахад яг яаж хэрэгжих юм? Тэгэхээр сайхан асуулт байна. Ер нь бол мэдээллийг одоо удирдлагаас шууд ажилчид хүргэх маш чухал тийм ээ. Тэгжиж нөгөө ажилчид маань удирдлагын одоо хийх байгаа гол зорилго, байгууллагын одоо зорилгыг мэдэх болно. Гэтэл нөгөө удирдлагаас дунд шатны хүмүүст ажилчид мэдээлэл хүрэх хэрэгтэй тийм ээ. Дунд шатны хүмүүс маань удирдлагаас авсан мэдээлэлээ. Гэтэл нөгөө дунд шатны хүмүүс маань зөвхөн доошо ажилчдаа мэдээлэл өгдөг тий. Дээд шатны удирдлагаас гаргасан мэдээллийг дунд шатны удирдлага нь холбож байх үүрэгтэй боловч одоо дунд шатны удирдлага зөв томилоогүй болон одоо сургалт боловсрал тутмагаас ажилчдад мэдээлэл хүргээгүй байдаг. Энээс олж нөгөө мэдээллийн ач холбогдол тийм ээ, хоорондоо харилцах мэдээлэл ойлголцол тутмаг болдог. За тэгээ ерөнхийдөө нөгөө дунд шатны удирдлагуудыг бас одоо загас маягийн хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Тэр нь болохоор зөвхөн дээшээ хардаг, доошоо харддаг. Тэгэхээр ерөнхийдөө зөвхөн дээд албан тушаалтнуудаас тал засах, доод албан тушаалтнуудаа бас харж хандахтай муу гэх жишээний энэс болж одоо мэдээллийн холбооны ач холбогдол маань бас уурах ийм одоо сөргөлдөө ажилчид удирдлагын хооронд сөргөлдөө үүсэх магадлал үүсдэг. Тэгэхээр энэ дэр одоо хамгийн их тэнд асуудал үүсгэж байгаа хүмүүс нь тэр дунд шатныхан байна. Тэгэхээр ажилчид удирдлагын тэр одоо хамтын ажиллагааг сайжруулахад хэрвээ тэр дунд шатанд хариу асуудал үүсэж байгаа бол энийг тэр одоо зөвлөгөөнөөр яаж шийдэх вэ? Дунд шатны хүмүүс одоо яагаад тэгээд зөвлөлтөө үүсдэг вэ гэхээр одоо ажилчид удирдлагын зөвлөлтөөнөөр гишүүдийг сонгоход одоо удирдлагын зөвхөн одоо дарга нар тийм ээ сонгогдоод ажилчдаас бол ажилчид сонгогдчих. Харин дунд шатны хүмүүс бас хаягдчихдаг л да. Дунд шатны удирдлагууд одоо тухайн хурал зөвлөлтөөнд оролцох тийм шанс бас бага байдаг гэхүү. Тэгэхээр яг энэ тал дээр бол яг ингэж оруулах ёстой гэсэн шийдвэрийг тухайн байгууллагын одоо хоорондоо нөгөө удирдлагын зөвлөл болон ажилчид маань эсвэл удирдлага маань өөрөө шийдвэрлэж одоо дунд шатны хүмүүсийг бас удирдах зөвлөл
болон ажилчдаа зөв нийлээд одоо энэ ажилчид удирдлагын хамтын ажиллагаанд оролцуулах байдлаар хийх хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгэхээр одоо яавал одоо энэ ажилчид удирдлагын хамтын ажиллагааг амжилттай болсон гэж үзэх үү? Яавал амжилтгүй болсон гэж үзэх үү? За амжилттай болох нь бол ойлгомжтой. Хэрвээ амжилттай болохын тулд маш их төвчээр хүлээцтэй ирэх байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ үйл ажиллагаа маань маш урт хугацаа шаарддаг. Хоорондоо их мэтгэлцсэн тийм ээ. Ажилчид маань ажиллаа хийж авах хугацаанд төсөл төлөвлөгөө, жилийн төсөл, сарын төсөл төлөвлөгөөгөө бүгдөө гаргацгаана. Энэ тал дээр хоорондоо ажилчид болон удирдлагууд маань ярилцсан. Энэ тал дээр ярилцаад ажилчдын зүгээс ийм санал байна, удирдлагын зүгээс ийм санал байна гэхээр хоорондоо санал бас зүйрлэлцэн. Тэгвэл хэдийгээр цаг хугацаа шаардсан ч гэсэндээ хоорондоо зөвшөлтсөл хүрсэн тохиолдолд тухайн нөгөө гаргасан цаг хугацаагаа хэд дахин нөхөж болохоор тийм үр ашгийг авчирдаг байгаа. Тэгэхээр үр дүнгийн хувьд яг ойлголцсноороо ажил одоо илүү одоо хурдтай тийм ээ. Дунд нь одоо юу гэдэг эсэргүүцэл багтаач гэдэг юм тэгж явах нь шүү дээ. Тийм. Яг эсэргүүцэл гарч ирсэн ч гэсэндээ тэрийг нөгөө хоорондоо маш сайн ойлголцож бие бинийгээ хүлээцтэй одоо бид нар дарга учраас гэж одоо тушаан зааварлахгүй тийм ээ. За нөгөө зөвлөлтөөнийхөө газраа одоо эргэтгэж гэж ярьж байснаа өрөөнөөсөө гарангуудаа нөгөө дарга шиг захиран тушаагаал тэгээ яваад байхгүй. Тэр тохиолдолд нөгөө ажилчдын маань итгэлцэл алга болдог тийм ээ. Яа тэр тал дээрээ бас сайн ярилцаж шийдвэрлээд зөвшөлтөд хүрснээрээ ерөнхийдөө байгууллагын маань ирээдүйн бүтээмж болон одоо нэмэн өртөг бий болох үйл ажиллагаанд маань маш сайн эргээр нөлөөлнө гэсэн үг байна. Нөгөө талаараа бол одоо энэ үр бүтээлд хүрэхгүй одоо байх шалтгаан байгаа л да. Нөгөө удирдлага маань хурж ирж хуралдаа оролцдог тийм ээ. Энэ үүндээ ямар ч тийм ач холбогдол өгдөг. Энэ тохиолдолд нөгөө ажилчдын итгэл үнэмшил алга болдог. Удирдлага хурж ирж оролцохгүй одоо ялангуяа ерөнхий захирал тийм ээ хурж ирж оролцохгүй байх. Эсвэл хурал дээр хурж ирээд зөвхөн өөрөө ганцаараа яриад байх, хүмүүсийг захиран тушаах, нөгөө хүмүүсээ үл тоох. Нөгөө захирал маань яриад хахаар нөгөө ажилчид маань өөрсдөө үзэл бодлыг илэрхийлж чадахгүй чимээгүй суугаад байдаг. Тэгэхээр энэ үйлдэлээс болоод нөгөө хамтын ажиллагааны маань одоо үн чанар алдагдаад мөн чанар маань алдагдаад одоо зөвшөлтөд хүрч чаддаггүй гэсэн үг. Тэгэхээр ер нь удирдлагаас бол их одоо мэдрэмж уян хатан чанар шаардах нь байна тийм үү? Маш их төвчээр хүлээц тийм ээ. Ерөнхийдөө ер нь ажилчид удирдлагын хамтын ажиллагааны зөвлөлтөөнөөр удирдлагыг чимээгүй суух хэрэгтэй гэж үздэг. Удирдлага маань их чимээгүй сууж байнга сонсогч маягаар суух хэрэгтэй гэж үздэг байна. За ямар ч байсан ингээд амжилттай хоёр талаасаа одоо тэ төлөөлөл оруулаад ингээд зөвлөгөөнөө хийхээр боллоо. Хэрвээ тэн дээр одоо нэг зүйл буруу хоёр талын нэг асуудлын талаар одоо удирдлага болон ажиллагчид аль нь бүр эрс тэс өөр ойлголттой байхыг үгүйсэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь бол ямар зүйл одоо энэ хамтын ажиллагааны алдагдалд алдаанд одоо хүргэж болдоггүй магадгүй бай. Юунаас одоо аль болох зайлсхийх ёстой гэж боддог ёстой. Тэгэхээр юу л да сая нөгөө яг ярьсанчлан удирдлагын одоо оролцоо муугаас ч юм уу тийм ээ. За тэгээд нөгөө үл итгэсэн байдлаар хандах. За тэгээд нөгөө хуралдаа бас оролцоо үл тийм ээ үл тоох. Тийм. За тэгээд дээр нас нөгөө хугацааг өөрчлөөд тийм ээ нөгөө хурал хийн хичээл нэг сардаа нэг хурал хийхээсэн бол за энийг боллоо дараа болъё гэж хойшлуулаад нөгөө яг тухайн үед нь хийхгүй болохоор нөгөө ярилцах асуудлууд маань нэмэгдээд хойшлогдоод яваад байдаг. Энэ тохиолдолд нөгөө шийдвэрлэх асуудлууд маань шийдвэрлэж чадахгүй болохоор нөгөө үр дүн маань гарахгүй. Тэгэхээр ерөнхийдөө ихэнхдээ удирдлагаас маш их шалтгаална. За удирдлага ингэж гэж хэлээд хоорондоо ярилцаад шийдсэн тохиолдолд энэ маань бас үр дүнд хүрнэ. Удирдлагын хүлээцтэй төвчээртэй ажилчдаа сонсох байдлаас бас их шалтгаална. Ерөнхийдөө тэгээд нөгөө удирдлага хамтын ажиллагааны зөвлөлтөн дээрээ хоорондоо маш сайн ярилцаж зөвлөлдөж ойлголцсноор энэ маань үр бүтээлд хүрнэ л гэсэн. Хамгийн зөв шийдвэр ялангуяа одоо энэ харилцааны асуудлыг бол яг face to face буюу нүр тулж ярилцах тийм ээ. Эсвэл нөгөө сонин мэдээллээр дамжуулах ажилчдаа одоо удирдлагын зүгээс эсвэл одоо
цайны газар, хоолны газар нь одоо самбар наагаад тэр чинь одоо бид нар юм ингэж байна гэд мэдээлэл дамжуулах ийм 3 төрлийн арга хэрэгсэл ашиглаж болдго юм л да. Тэрнээс хамгийн маш өөр өгөөжтэй нь одоо нөгөө нүүр тулсан ярилцлага хийгээд хоорондоо зөвшөлтсөд санал бодлоо илэрхийлээд явдаг маань хамгийн зөв нөгөө цаг өрөхгүй цаг өрсөн ч тийм ээ бас нэг үр дүнтэй цаг үрж одоо үйл ажиллагаа үр дүнд хүрдэг тийм зөвшөлтсөл байгаа. Тэгэхээр ер нь одоо энэ ажилчид удирдлагын хамтын ажиллагааг хангах юм зөвлөгөөн ч юм уу одоо нэг иймэрхүү зүйлийг хийе гэхэд байгууллагын хэмжээ тийм үү хэр зэрэг том байгууллага вэ гэдгээс ер нь хамаарах уу? Яагаад гэвэл миний ойлгож байгаагаар цөөхтөр хүнтэй одоо чинь 10 хүнтэй газар бол захирал нь одоо 8 ажилтнтай нэг хүний нөөцтэй гэж бодоход ингээ бүгдээр нь тийм нүүр тулаад уулзчихж байгаа учраас ийм зүйлийн хэрэгтэй бага байх гэж харж байна. Тэгэхээр их том байгууллагын удирдлагт их анхаарах зүйл юм байна гэж ойлголоо зүг үү? Ерөнхийдөө хоёуланд нь энэ бол анханасаа ер нь бол тий жижиг дунд үйлдвэрлэлүүд анх нэгдэж байгаа удирдлага маань ч гэсэндээ ажилчдтайгаа ингээд цөөхөлөө хүн бол бүр л ойлголцоход амархан шүү дээ тийм ээ нэг хурал хийгээд өөрөө суугаад за би та нартай ингээд санал бодлоо хуваалцъя. За захиралтай цуг удирдлагаас одоо юу гэдгийг цуг удирдлагын талаас одоо хорооны гишүүд ерөнхийлөгч үйлдвэрлэл зах зээл хариуцсан борлуулалт хариуцсан захирал ч юм уу гэд ингээд бүгдөө ингээд хуваагдаад за удирдлагын зүгээс юм байна ажилтны зүгээс юм байна гэд 10 ажилчин тавьж гэнэ үү 5 ажилчин тавьж гэнэ үү санал бодлоо анханасаа илэрхийлээд явчих юм бол тэр байгууллагын одоо бүтээмж өргөж бол маш өндөр давтамжтай. Нөгөө ажилчид маань өөрсдөө нөгөө өдөр тутамдаа би энийг л хийх ёстой гэж бодохгүй компанийнхаа зорилгыг ойлгоод эхлэхээр зорилгынхаа төлөө юу хийх талаараа өөрсдөө хувь хүнийхээ үднэс бодож эхэлдэг. Тэгээ хариуцлагад орж эхэлдэг байна. За нөгөө олон хүмүүстэй компани маань яадаг вэ гэхээр одоо удирдлагын зүгээс 10 хүн, одоо ажилчдын зүгээс 10 хүн гэж оруулаад удирдлага ажилчдын одоо зөвлөлтөө хийдэг гэдэг байгаа шүү дээ. Одоогоор бол нөгөө тууцын гишүүд гэж байгаа тийм ээ. За тэгэхээр нөгөө бүтцийнхаа хувьд удирдлагын талаас болохоор ерөнхийлөгч боловсон хүчин одоо үйлдвэрлэл зах зээлийг хариуцсан захирал махирлч гэх юм уу тийм ээ эдгэр хүмүүс маань орчин. За ажилчдын зүгээс тэрийг болохоор нөгөө захирал ерөнхийлөгч маань өөрөө сонгодог байгаа. Нөгөө ажилчдын удирдлагынхаа ямар хүмүүс тийм. За харин нөгөө ажилчдын зүгээс болохоор ажилчид маань өөрсдөө сонгодог. Санал асуулга явагддаг. Тэгээд ажилчид маань санал хураалтаар одоо хурлын даргаыг болохоор ээлжилж хийдэг. Хурлын дарга маань яадаг вэ гэхээр удирдлагын зүгээс нэг хурлын дарга гаргана. За ажилчдын зүгээс нэг хурлын дарга гаргана. За ажилчдын зүгээс гаргасан хурлын дарга маань эхний одоо юу гэдгийг 6 сар хурлаа даргалсан бол за дараад нь нөгөө удирдлагын зүгээс гаргасан дарга маань хажууд бас хурлаа даргалаа гэд ингээд ээлжлээд явцдаг байна. Ерөнхийдөө тэгж явна. За тэгээ нөгөө олон байгууллагатай хүмүүс гээд байгаа тэрнээс бол нөгөө байгууллагынхаа ажилчдыг төлөөлж оролцож байгаа ажилчид маань хурлаа хийснийхаа дараа буцаад өөрийнхөө цэг тасаг дээр очиод нөгөө ажилчдаа хурлын талаар мэдээлэлээ бас дахин хурал хийх боломжтой. Нөгөө ажилчдаа цуг. Харин тийм учраас миний асуух гээд байгаа зүйл нь жишээлбэл одоо 1000 ажилтнтай байгууллага байхад одоо 2 талаас 15 гэж суугаад ярилцлаа тий. Одоо нэг шийдэл төрлөө гэхэд эргээд тэр 1000 хүнд чинь тэр одоо төлөөлж орсон хүмүүс нь буцаад мэдээлэлээ хүргэх тийм тэр их чухал байх л та. Тэгэхээр миний түрүүний асуусан тэр мэдээллийн урсгалаа гэдэг юмыг одоо яаж тэр мэдээлэл холбоог нь яаж хангах вэ? Мэдээлэл холбоог нь одоо түрүүний хэлсэнчлэр нөгөө төлөөлж оролцож исэн хүмүүс маань өөрсдөө л очиж нөгөө тухайн байгууллагынхаа 1000 ажилчтай хүмүүс бай гэж бодъё тийм үү. За тэгвэл нөгөө магадгүй тэр чинь маш олон ажилтнтай байгаасаас ажилтнууд удирдлагын зөвлөл маань бас хүн арай их байж болно шүү дээ. 15-15-аар нь цуглараад 30 хүний бүрэлдэхүүнтэй хийж badна тийм ээ. Тэгэхээр магадгүй одоо 2 цехийг нэг хүн хариуцаад за 200 хүнтэй цехийн өмнөөс нэг хүн ороод ч юм уу эсвэл 100 хүнтэй цехийн өмнөөс нэг хүн орж хийгээд тэгээд нөгөө ажилчдаа дараад нь хэлэхдээ одоо хэсэг бүрчлэн суулгах эсвэл нөгөө 100 хүний нэг талбайд суулгаж агаад одоо мэдээлэл өгөөд ийм ярилцлаа бид нар ийм шийдвэрт хүрлээ ийм арга хэмжээ авахар шийдлээ ингээд ажилчдын зүгээс ийм шийдвэр гаргасан санал гаргасан удирдлагын зүгээс ийм санал гаргасныг бид нар ингэж ярилцаад ингэж шийдвэрлэсэн гэх тэгээд нөгөө хүмүүс маань нөгөө ажилчдаасаа бас санал асуугаад
асуусан саналаа нөгөө удирдах зөвлөл ажилчдынхаа хоорондынхоо зөвлөлтөн дээр саналуудаа гаргаж хэлж ингэж гүүрэн болж явдаг гэсэн үг байна. Тэгэхээр энэ харилцаанд одоо яг энэ мэдээллийн одоо энэ урсгалыг хангах харилцаанд ер нь бол нийгмийн сүлжээг чухал үүрэгтэй байна гэж би зүгээр сая бодож суулаа л да. Одоогийн нөхцөл байдлаар нийгмийн сүлжээгээр маш тийм амархан үр дүнтэй гаргадаг болсон шүү дээ. Групп үсгээд эсвэл тийм ээ нөгөө нийгмийнхаа сайт дээр тавиал ийм одоо харилцаанд үүслээ гэхээр нөгөө түрүүний яриад байдаг нөгөө дунд чатны удирдлага одоо мэдээллийг хүргэхгүй хаагдсан богдуулдаг гэдэг маань нэг ёсондоо бас арилцж байгаа сайн талтай байхгүй юу? Тэгэхээр тэр ажилчид одоо удирдлагын хамтын ажиллагааны тэр зөвлөгөөн гэдэг юм уу те тэр зөвлөлөө тэр хурал уулзалтан дээр хэлэлцэх асуудал хэлцэхгүй асуудал гэж ялгууртай юу эсвэл бүхэл асуудлыг ярилцж болтгоо? Ерөнхийдөө байгууллагын үйл ажиллагааны бүтээмж дэвшлүүлэх түрүүн хэлсэн ерөнхийдөө л бүтээмж дэвшлүүлэх өртөг зардлаг одоо багасгах бас тэгэл ажилчдын хувь хүний болон үйл ажиллагаа байгууллагатай холбоотой асуудлуудыг хэлсэн гэсэн үг үү? Яг хувь хүний асуудлыг тэн дээр ер нь ярих уу? Хувь хүний асуудлыг бол тэр тал дээр ярихгүй. Тэгэхээр одоо миний одоо сонирхож бодоод байгаа нь за томоохон байгууллагууд дээр бол одоо үйлдвэрчний эвлэлгээд бас байдаг. Тийм ээ? Одоо үйлдвэрчний эвлэл гэдэг бол ажилчдын эрх ашигыг хамгаалдаг байгууллага шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр үйлдвэрчний эвлэлтэй хамаарахгүйгээр яг цэвэр ажиллагчдаас төлөөлөл ороод яг удирдлагатайгаа ингэж суугаад ингээд нүрээ харж ярилцаж ойлголцохыг л хэлж юм гэж би ойлгож байгаа зүг. Үйлдвэрчний эвлэлээс бас хамаарч болно л доо. Яг нөгөө бас ажилчдынхаа эрх ашигыг хамгаалах талаар тийм ээ одоо нэмүрт гүйцэтгэснээр бид нар байгууллагын удирдлага болгоо ажилчид бүгдөө л тэр чинээс одоо урамшуул бүх боломж нөхцөл авч байгаа шимээ хүртэж байгаа. Тэгэхээр тэгж хүртэхийн тулд тийм ээ нөгөө байгууллагын маань ажилчид маань удирдлагатайгаа зөв ойлголцож нэмүрт бий болгох гэж л орж хэлэлцэж байгаа учраас энэ бол хувь хүний гэхээс одоо байгууллагын ажилчдын хувь хүний гэхээс илүү нөгөө бүлэг ажилчдын нийтлэг эрх ашигыг л хамгаалах зорилгоор орж байгаа гэж болно. За тэгээд дээр нь нөгөө байгууллагынхаа нөгөө гол чиглэл зорилгыг одоо өөртөө байгууллагын ажилчид маань шууд ойлгох тийм ээ. За тэгж ойлгоснороо тэр байгууллагатаа шууд одоо зөвхөн одоо ажиллаа хийгээд ах уу эсвэл зорилготойгоор өөрөө бодож сэтгэж одоо ажил хийх үүрэг талаас нь бас харилцаж байна гэсэн. За тэгэхээр одоо энэ бол харьцангуй нөгөө удирдлагын одоо түрүүн бас өнөөдрийн ярилцлагын ихэнд хэлсэн одоо удирдлагын төвшөнд гэдэг юм уу жоох манлайллын төвшөнд ажиллаж байгаа тэр хүмүүст чиглэсэн тийм онлайн талын сургалт учраас зарим сонсогчид маань бас ойлгохгүй өнгөрөх ч юм уу те одоо ялгааг нь мэдэхгүй байж магадгүй. Тэгэхээр энэ талаар харин сургалт авъя гэвэл өнөөдрийн одоо ярилцлагын маань сонсож байгаа байгууллагын удирдлагууд бас бид нарт хандаарай гэж хэлье. Тийм ээ. Тэгэхээр энэ талаар илүү одоо байгууллага болгон онцлогтой, хувь хүн болгон өөр, бие хүн болгон ялгаатай, дээрээс нь удирдлагын арга барил болгон өөрөө тий. Тэгвэл Монголын бүтээмжийн төвийн хувьд болохоор одоо ажиллагчтайгаа хэрхэн ойлголцох талаар юм чиглүүлсэн одоо ерөнхий тийм зөвлөх гэдэг юм уу тийм чиглүүлсэн сургалтууд бол байдаг тийм ээ Арина. Ерөнхийдөө энэ одоо ажилчид удирдлагын зөвлөлтөний амжилтанд хүргэдэг зөвлөл гэдэг маань одоо ном сонингоноос олохгүй ер нь нөгөө тухайн хүмүүсийн маань одоо ажиллаж хөдөлмөрлж байгаа хичээл сэтгэл зүрхнээс л хай гэж хэлдэг юм байна л. Тэгэхээр удирдлага болон ажилчид маань өөрсдөө сэтгэл зүрх бие биендээ сэтгэл гаргаж тийм ээ бие биенийг ойлгож хүлээцтэй хамтарч ажиллаж ижил энэ удирдлага ажилчдын хамтын ажиллагаа маань тэгээс ерөнхийдөө одоо Японы үйлдвэрлэлүүд одоо байгууллагуудын маань одоо удирдлагууд ажилчид маань угаасаа баш их тийм амжилтанд хүрдэг гол хүчин зүйлүүднийх нь нэг нь бол энэ ажилчид удирдлагын хамтын ажиллагаа хоорондоо маш сайн зохицсон байдаг тийм ээ. Хоорондоо байнга нөгөө зөвлөлтөөнөө хийж идэг тийм ээ. За сард нэг удаа ажилчид удирдлагын хамтын ажиллагааныхаа зөвлөлтийг хийснээрээ
маш их өндөр өгөөчтэй ажиллаж чаддаг. Тэр хүмүүс магадгүй өчнөө хугацаа зарцуулж орсон ч гэсэн дараад нь гарах үр дүн маш өндөр байдаг учраас хамтарч ажилласан, ойлголцсон учраас тэр хүмүүс маань одоо зорилготой нэгэн сэтгэлээр нэг чиглэлээр зүтгэж чадж байгаа учраас нөгөө байгууллага маань нэмэн өртөг болон бүтээмжээ сайжруулах тал дээр өндөр одоо өгөөж гаргаж чаддаг гэж. За тэгэхээр манай бүтээмжийн төвөөс энэ чиглэлээр ямар хугацааны гэдэг юм уу хэр удаан хугацаанд үргэлжлэх одоо сургалт одоо хөтөлбөр байдаг вэ? За энэ сургалтын талаар бол зөвхөн онлайн сургалт байгаа. Тэгэхээр манай бүтээмжийн төвөөс та бүхэн хүсвэл байгууллага ажилчдын хамтын ажиллагааны дараа илүү тодорхой тийм ээ илүү одоо гүнзгий мэдээлэл авахыг хүсэх юм бол сургалт авч болно гэсэн. Сургалт нь ямар хугацаанд үргэлжлэх вэ? Сургалтын хувьд 1 цаг байж болно, 2 цаг байж болно. Тэгээ ерөнхийдөө онлайн талаар л ярих учраас нэг их урт бол байхгүй тийм. За тэгэхээр ямар ч тохиолдолд ингээд дарга байгаа хүн тийм ээ нэг одоо цэрэгтэй ч бай, нэг одоо дор ажилтнтай ч бай, нэг хэсэг хүн ч бай, нэг мянга ч бай, нэлээд олон мянган ч бай, нэлээд олон зуун ч бай хүн удирдах байгаа бол бас өөртөө тэр одоо амжилттай ажиллах үндэс болгоод нэг юм уу 2 цагийг бас зарцуулаарай гэж та бүхэндээсээ одоо хүсье тийм ээ байгууллага болгон ажиллагчдтайгаа удирдлага болгон харилцан ойлголцоод явбал илүү амжилтанд хүрэх учраас Монголын бүтээмжийн төвийн чин зорилго буюу одоо байгууллагынхаа байгууллагуудын бүтээмжийн чадварыг дэвшлүүлж Монгол улсынхаа эдийн засгийг одоо хөгжүүлэхэд чиглэж байгаа учраас байгууллага болгон одоо удирдлага ажилтан болгон ойлголцоосоо гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа шүү. Тийм учраас та бүхэн бид нартай бас нэг юм уу 2 цагийг зориулаад тийм ээ уулзаарай гэж хүсье. За тэгээ хариуцлагатай баярлалаа. За ингээд өнөөдрийг одоо ярилцлагын маань сонссон удирдагч болгонд амжилт хүсье. Одоо ажиллагчдтайгаа илүү сайн ойлголцож илүү их амжилтанд хүрч бүтээмжээ өндөр түвшинд хүргээрэй гэж уриалъя. Баярлалаа.